Хүсгэл аймгийн хатгал тосгоны иргэн төмөр болон түүний гэр бүл үр хүүхэд ачцын нар нь тишүүрээр чадварлаг сайн гулгадаг байна. Ийхүү амьдарч байгаа орчноо дагаан далай дээгүүр тишүүрээр гулгаж сурсан нь тэдний амьдралд олон давуу талыг авчирчээ. 3 сарын 2-нд манай эхнэрийн шөнө дунд гэрчнээ өвдөд тэр үед унаа байхгүй байсан, утас гэж байхгүй байсан. Тэгээд аргаа барах дээр шууд 3 хүүхдээ гэр дотор нь модаар дарж хаяад эхнэрээ чанган дээр суулгаад 12 км далай дээр тишүүр хийгээд ингээ авчираад шөнө төрүүлээд өглөө өрөөр гэртээ очиход манай 3 хүүхэд гэр дотор унтаж байсан. Тэгээ энэ өчиг дээр 3 сарын 2-нд төрсөн хүүхэд маань өчиг дээр төрсөн өдөр нь болоод тэгээ өчиг дээр улсын аваргын тэмцээн далай дээр болоод тэр тэмцээнд тэр далай дээр танкигаар төрүүлсэн хүүхдийн охин улсын аваргын алтан медаль авч байгаа юм гэж бас учиртай холбоотой юм аа гэж бодоо өчиг дээр бас баярлж бид нар бас баяраа тэмдэглэлээ. Тий. Өөрөө бас нэг алт мулт явдаг байгаа л сүүлдээ охиноо тишүүлчин болгоод одоо нэлээд 3 жил үзчихлээ. Тий, өвлийн спорт ер нь бол хүний төсвөр төвчээрийг л харуулдаг спорт юм байна. Бид нар ч гэсэн одоо хүүхдээ бэлтгэл хийхдээ зарим өдөр гарч ирээд дагаал хийхдээ чи гар хөл хөлчих гэх л эдгээр ч нэг гулгаж байгаа явж байгаа учраас харьцангуй гайгүй. Гэтэ ер нь бол нэлээд төсвөр шаардна. Өмсөж байгаа хувцс нөгөө нэмгэн эртүүс маягийн хувцс байдаг. Тэгээ нөгөө хөдөлгөөнд байх шаарддаг учраас би чөлөөтэй яах нэмгэн хувцстай байхгүй бол хурд гарахгүй. Энэ тишүүрийн спорт гоё хөгжилтэй юм шиг санагдсан. Хамгийн анхны медаль чи ямар медаль? Хүрэл медалаас. Ямар тэмцээнээс? Аймаг арга. Гурван тишүүрчин хүн ямар байх хэвтэй юм бэ? Сайн суугаа тэгээд гараа өгчтэй сав. Тэгээд хөлөө уурч яах.